Мах ямар үгүй. 28. Хараг байна. Тийм гал хоёр үгүй. Машин дээр юм уу иргэд болоос намраа юм уу? Машин дээр махтай ирлээ. За жишээлбэл Меркурий худалдааны төвд өхрийн цуг 11 кг нь за ястай 9 мянган төгрөгтэй. За харин 2014 оны 2 дугаар сард хуулинд өөрчлөлт орсноор одоо бидний мэддэг яг одоо миний сууж байгаа энэ хаяг тогтоох төвийг бол гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг төр хамгаалах байр болгож өөрчилсөн. Тэгэхээр яг ингэснээр бодит байдал дээр юу өөрчлөгдсөн гэхээр энд ирдэг байсан хүүхдүүд за харгалзах хөнгүү байгаа тэдгээр гэр орноосоо дайчсан хүүхдүүд очих газаргүй болсон. За асрамжийн газар шилжүүлдэг заримыг нь авдаггүй гэдэг юм асуудал байгаа. Тэгэхээр хүүхдийн төлөө газраас тодорхой мэдээллийг өнгөрөх саруудад хийсэн. Ингэхдээ бол бид тодорхой тооны хүүхдүүдийг асрамжийн газруудад шилжүүлээ. За гэр оронд нь хүрүүжгсөн гэдэг мэдээллийг хийсэн. Гэхдээ өнөөдөр тэдгээр хүүхдүүдийн зарим хэсэг нь энд одоогоор цагдаагийн байгууллага хуучин хаяг тогтоох дээр ирчихсэн байгаа. Угтаа бол хуулийнхаа зүйл залтыг аваад үзэх юм бол эдгээр хүүхдүүд энд байхсгүй харьяа дүүрэг бүрийн гэрүүл хүчлийн төвүүд дээр хүрэгцэн байх ёстой хэдий ч өнөөдөр тодорхой энэ цаасан дээр буусан бичиг цаасны ажил нь амьдрал дээр хэрэгжиж чадахгүй байгаа учраас хүүхдүүд энд ирчихсэн юм дүр зурагтай байна. Хамгийн гол нь эдгээр хүүхдүүд яагаад энд хүрэгдэж ирэх болсон шалтгаан нь нийгэмд одоо хулгай хийсэн гэдэг юм уу зарим нэг асуудал дагуулсан учраас цагдаагийн байгууллагад ирчихсэн юм асуудал байгаа. Бид энэ дугаараар хуулийн дээр байгаа эрх баригчдын цаасан дээр буулгасан тэрхүү шийдвэр бодит амьдрал дээр хэрхэн яаж хэрэгжиж байгааг хүрэх болно. Нөгөө талаас нийгэмд байгаа энэ асуудал эргээд хэрхэн яаж сөрөг үр дагавар авчирч болохыг хөндөх болно. Анхаарлаа хандуулж байгаа танд баярлалаа. Ер нь хууль өөрчлөгдсөн нь өөрөө ямар үр дагаврыг авчирч байна? Ер нь нэг талаас бодоход энэ бол бас зөв. Энэ хэдий бол энэ хүүхдүүд цагдаагийн байгууллага байж явах хэрэгтэй. Энэ хүүхдүүд чинь гэмтэр зөрчил үлдсэн хүүхдүүд бас биш шүү дээ, тий. Яг өөрсдөө л ингээд энэ үйлдэлээр эцэг эхийн буруугаас ч юм уу эсвэл өөрсдийнхөө хийсвэр одоо мөрөөдөлдсөн гараа ингээд гудамжид яваад байгаа болохоос бид тэр үнийг ингээд бас тэнцнийхэн төлөө ингээд бариад түгжээд иж болохгүй байсан л да. Тэр хүний эрх хэрэгчлөө гэж яригдж байгаа энэ үед. Тийм учраас энэ хүүхдүүдийг тэр талаас нэг ойлгоод гаргасан бол бусад ингээд одоо хүүхдийн байгууллагууд тэр хүүхдүүдэд хүлээж аваад тэр чиглэлээрээ энэ хүүхдүүдээ ингээ байршуулад явбал бас засаал авах юм байна. Түүнээс яг ингээд тэнэл ингээ байгаад байдаг бол энэ цагдаагийн ингээд юм дотор түгжээд идэх нь бас буруу л да. Нэгс тухайн цаг үучид мөн байсан баг. Одоо бол ийм ажил бол манай их өстэй ажил биш юм. Яг энд байгаа хүрэгдэж ирсэн 20 гаруй хүүхдүүд чинь ямар асуудлын улмаас хүрэгдэж ирсэн байгаа вэ? Одоо энэ насан туршигөө Улаанбаатар нийс хотын хэмжээнд явж насан туршигын хүүхдүүд хулгай сүүлийн үед хулгай хийгээд байгаа. 2014 онд бол нэлээд олон үйлдэл гарсан. Одоо жишээлбэл дандаа цайны газар, кафе тийм газруудаар явж одоо эмэгтэй улсуудыг одоо хоолоо идчих үед нь тий хоол ундаа цайны цагаар идчих үед нь бол бох авах уу эсвэл сэтгүүл авах уу гэд сэтгүүл үзүүлээд үзэх хооронд нийцүүл энэ бол сэтгүүл дээр нь одоо гар утсан дээр нь аваа явчихдаг ч юм уу эсвэл юун дээр тавьсан багт нь ширээн дээр тавьсан багт нь цүнхтэй хэзүүдийг авдаг юм уу ийм ягаар холгаалсан юм үйлдэл гарсан. Энэ үйлдэлд тогтоогдоод одоо шалгагчийн цагдаагийн байгууллага дээр энэ хүүхдүүд бол одоо 13-аас 17 насны хүүхдүүд байгаа. Дандаа насан туршиггүй ийм очруудад цаашд бас ялж авчаад цагдаагийн байгууллагаас хүндрэл учруулад ар гэрийн хараа хяналт байхгүй. Одоо иймэрхүү байлт өнөөдөр энд хурцчихэд ингэ байж байна. Ер нь үйлдэлийн хувьд аваад үзвэл хичнээн үйлдэлтэй хүүхдүүд байна. Дээдл нь тэгээд насан туршиггүй нөгөө талаас бас хуулийн заас нөгөө хохирлын хэмжээнд хүрээгүй гэдгээр хэрэгсэхгүй болчихдаг тал байгаа гэдэг тийм. Тийм тэгээд тэр нь бол одоо шалгалтын ажиллагаа явагдаж байна л да. Яг одоо тэдэн үйлдэл нь тийм хохирлын хэмжээ хүрээгүй гэж одоо бол гаргаагүй байна. Тэгээ ер нь бол дандаа хохирлын хэмжээ хүрэн дандаа үнэтэй гаргацсан байна. Тэгээд насанд хүрээгүй гэдэг үндслээр бол бас их хэрэгсэхгүй болох тийм өрөөгөө үүсгэхээс татгалз гарах хэмжээ авч шийдэх байх л та. Өнөөдөр яг танаа дээр бүртгэлтэй байгаа халаасны хулгайд сэжилэгдсэн иргэдийн хичнээн одоо насан туршиг хүчүүд гэдэг юм болов. Ер нь халаасны хулгайн гэмт үйлддэг этгээдүүдийн ер нь одоо нийт үйлдэж байгаа хүмүүсийн ер нь 0.5% л насан туршиг хүүхдүүд байх та. Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг аваад үзэх юм зарим нь өсвөр наснаас эхлээд хулгай хийсэн ч тийм үү тийм хүмүүс байгаа харагдаад байдаг. Ер нь яг судалгаа албан ёсны мэдээлэлээс аваад үзвэл энэ хэрэг баттай мэдээлэл. Ер нь
одоо тэгэл 13 14 наснаас эхлээд ар гэрээ хараа яналтгүй одоо аав нь архи уудаг ч юм уу тий ээж нь ажилгүй байдаг тэгээ гэр орондоо ямар нэгэн таагүй байдалтай гэр бүлийн хүчрхийлэл өрсөлдөөн энэ байдлаасаа болоод насан туршигөө бол энэ хүүхдүүд одоо хулгай гэмтрийг үлдэх гадуур тэнэх тий гэр орондоо очихоор чинь ямар ч орчингүй учраас энэ одоо хулгай их одоо нөхцөл байдал нь болоод байгаа байхгүй нийгмээс болж байгаа л юм асуудал байна. За энд яагаад ирчв? Хулгай иргээр. Ямар хулгай? Утасны хулгай. Яаж хийсэн? Бохор бох ахуу гэж бодвол. Бох ахуу гэж сууж авах гээд байж авсан. Бохныхаа хайцсан дорыг аваад ирсэн. Ширээн дээр утас байсан. Дээрээс нь бохоо тавиад авсан юм. Ер нь иймэрхүү аргаар утас сулгаалдаг хүүхдүүд олон байдаг. 48 хүүхэд. 48. Чи одоо хэдэн настай вэ? 16. Одоо хэр удаа яг энэ замаар явж байна? Жил ч болоогүй шүү дээ. Энэ хулгай гараад 6 сар. Гэр нь хаана вэ? Сүхбаатад үргэлт. Ээж аав нь байгаа. Юу их вэ? Ганц төрөлт. Чи үгэнтэйгээ тэр гуанзанд ажиллаад хөөрхөн байж ивэл болох юм шүү гэж. Наа үзээ ядад. Яагаад чамд үзээ? Чамд төрүүлсэн үстэй. Зүгээр чамтай ойлголцож чадахгүй юм шүү. Гөө. Хараа ихлэл арх утсан мэт шүү дээ. Хоёлаа. Зайлмал гэх үгүй. Тэгээ гэртээ хамгийн сүүлд хийцээ очсон. 4 хоног юм. Дүү хич ахаа. Ах шоронд байгаа, хичээрэнд байгаа. Ирэнд юу хөө? Мэдгүй ажил хийж байгаа шээ. За ямар хулгай хийж байгаа гэж юу? Дараа. 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 Аха. Дараа гэдэг нь яа? Хүний утас авдیں۔ Богцарах гэж ороод тэгээ паб мабруу хүний утас авдیں۔ Одоо тэгээд бохооч зарн утас чавна гэхээр зэрэг амжилт өгөх. Тий. Дараа гэхээр хулгаас дотор олон төрөл ах уу? Тэг олон дэх. Ямар төрөл ах уу? Халаасны хулгай тэгээд бох тэгээд юу орон байр тэгээд шүүрээ мөрөл багл. Шүүрээ гэдэг нь яа? Хүний юм шүүртэй. За өөр. Тэгэл өөр нэг юм бол. Дараа гэдэг нь одоо нөгөө бохороо дарж гардаг болохоор дараа гэдэг юм. Тий. Дээрээс нь тавьж авч гардаг л дараа гэдэг. Ер нь одоо чи 13 настай юм байна. Хэдийнээс эхлээд хулгай хийж эхэлв? Анх 2014 оны 6 сарын 1-нд тамгах сурч. Тэгэл тэрнээс банк. Одоо тэгээд дараа хийгээд олсон орлогоор юу хөө? Тэгээд архим өрх тэм хөвгдөд. Хүчи ч одоо 13 тааж тамхитаад байгаа юм. Яаж байгаа? Архиуд нь яаж байгаа? Архийг ханаас авах уу? Дэлгүүрээс л. Өхөө та нарт өгнө. Өчөө. Хүнээр гуйлах тохиолдолтой. Сургууль дээр очингууд сургууль дээр нь очингууд нөө ажилчны дарга марга нь ерөөсөө оруулдаг. Чамаагүй? Яагаад? Загнаад. Чи одоо ээжигээ загнах гэж ирлээ. Чи загнаад идэв юм уу? Үгүй. Мөнгө авах гээд мөнгө нэхтэд. Тэнгуут чи тэгээд мөнгө авч юу идвсэн? готог мотог тоглоо биш юм шиг тоглодог. Зүгээр л гоё. Юу нь гоё идэв? Нийт рүү орол. Facebook ухаадаа. Facebook-ээр юу арах юм сайхан? Найз нартай халдаг. Чи тэгээд одоо сургуультай өргөлжлүүлж сурах уу? Өнгөрсөн хугацаанд чи бараг энэ сарын хугацаанд хаагур юу хийж явав? Сарын хугацаанд уу? Сарын хугацаанд гадар болгоо. Чи одоо нүгэл хүүтэн юм нэмтэн дарахгүй нь. Гайгүй. Чи ер нь хэр хугацаанд энэ тэмэл амьдралаар амьдарч юу? 3 жил. 3 жилийн хугацаанд уу? Тий. Тэгээ одоо энэ 3 жил гадуур явахдаа хаана хоног дөрвөлх үү? Орцонд, бисинд тэгээд чидэн тэнд л ундаг шүү дээ. Танк мак. Танка. Танк гэдэг нь юу юм? Тараншаа. Тараншааныг одоо танк гэж үү? Тий. Өөр юу хүү? Орцсон морцоор юу гэж юм? Орцог цороо юм. За. За хууч нар хаяг тогтоох төв. За одоо бол гэр бүлийн хүчирхийллийн охирогчдыг төр хамгаалах байрны дарагтай таныг боловлээ. Сайн байна уу? Сайн байна уу? Тэгэхээр одоо бол хуулийн өөрчлөлт орсноос хойш танах ч юм бол гэр бүлийн хүчирхийлэлд өртөсдөг хүлээж авч байгаа. Гэхдээ одоо энд нэг 20 гаруй хүүхэд байгаад байна л да. Ер нь хүлээж авах хэвээр хуулийнхаа дагуу хүлээж авах хэвээр газар нь хаана хол. За 1996 онд батлагдаад мөрдөгчсэн хараа хяналтын хүүхдийг төр саатуулах тухай хууль маань 2014 оны 1-р сарын 1-ээс эхлээд хэрэгжихгүй босч хүчинг болсон байгаа. Одоо жил гарсан болж байна. Тэгээд энэ хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулинд өөрчлөлт оруулаад мөн цагдаагийн байгууллагын
хуулийн шинжилсэн найруулгад өөрчлөлт оруулаад хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага цагдаагийн байгууллага хоёрын хамтран ажиллах хэрэг одоо цагдаагийн байгууллагын дарга хүүхдийн төлөө үндэсний газрын дарга хоёр журмыг хийж батлахаар заасан баг. Ингээд энэ журмыг бол бид хийж батлуулсан. Ингээд энэ журам энэ хуулийн тусгацснаар яах ёстой юм бэ гэхээр гудамж талбай олон нийтийн газар тодорхой зорилгогүй сэлгүүцийн тэнмэл байдлаар амьдарч байгаа хүүхдүүдийг цагдаагийн байгууллагын албаагчид одоо олоод олсон даруйда хүүхдийн эрх хамгаалах байгууллага шилжүүлэх өгөхөөр заагдсан баг. Гэсэн хэдий ч өнөөдөр одоо хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд маань энэ гудамж талбайгаар олон жил тэнцсэн хүүхдүүдийг бас авах нөхцөл болцоо хараахан бүрдэж бий болоогүй. Ер нь олон жил тэнцсэн хүүхдүүд бас эрх дээр хуучин байгаа хүүхдүүдийг оргуулад аваа явчихдаг. Бусад буруу зүйлд одоо урууддаг гэдэг маягаар одоо боломжлж ханддаг л да. Тэгээд энэ хүүхдүүдийг одоо хүргэж өгөх газар одоо цагдаагийн албаагчдад бол хэцүү байдаг. Өрцөний ирсэн энэ 20 хүүхдгээр мөн манай нийслэлийн цагдаагийн газраас зохион байгуулсан арга хэмжээний хүрээнд нийслэлийн хотын гудамж талбайгаар одоо сэлгүүцэн тэнэлж иргэдийн эд зүйлийг одоо хулгай хийж тэдний одоо амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа ийм хүүхдүүдийг шүүн нийлрүүлээд тэгээд энэ хүүхдүүдийг авах газаргүй улмаас одоо хуучнаар бол хүүхд хамгаалал аяг тогтоох төв одоогоор бол гэр бүлийн хүчирхийллийн охирч дүр хамгаалах байранд өрцөн авчиж онуулаад байна. Одоо бол уг нь ажлын цаг байна. Тэгэхээр харин нөгөө гэр бүл хөгжлийн төвийн газрууд нь холбоо өрөөд ирээд авах ч юм уу энэ боломж олцсон байдгүй юм болов уу? Өглөө өчтөр шөнө ирсэн гэж одоо ч ажлын 2-3 шүглэж байна шүү дээ. Ер нь зарим дүүргүүдийн хүүхд гэр бүл хөгжлийн төвүүдтэй бас холбогдож ярьсан байгаа. Энэ зарим хүүхдүүдийн ар гэр эцэг их хасраа хамгаалагчтай бас уцаар холбогдож хүүхд нэрээд байгаа талаар бол мэдээлэл өгсөн. Энэ 920 хүүхдийн дотор бас удаан хугацаагаар зарим нь одоо жил гаруй хугацаанд гэртээ очиагүй 7-8 сар гэртээ очиагүй. Ер нь 10-аас дээш өндгөр бол хараагүй тийм л хүүхдүүд байна л да. Тэгээд энэ хуучин бол энэ хүүхд хамгаалал аяг тогтоох төвөөр 2007 оноос хойш одоо 100 гаруй удаа ирсэн хүүхд байна. 60-70 удаа ирсэн хүүхдүүд байна. Эдгээр хүүхдүүдийн бас эцэг асар хамгаалагчтай нэгэд холбоо ярих яасан боловч одоо эргэж авах тал дээр нэлээ хойргол хандж байна л да. Одоо энэ хүүхдүүдийг яана гэсэн үг үү? Эдгээр хүүхдүүдийг бид одоо харьяа дүүргүй орон нутгийнх нь гэр бүл хөгжлийн төв мөн засаг дарга бол бас өөрийнхөө ороонд өөрийнхөө нутаг дэвсгээр амьдарч байгаа тэнмэл иргэд энэ үнд нөхцөл амьдарч байгаа хүүхдүүдийн асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй. Тийм учраас бид одоо дүүргүүдийн засаг даргад эдгээр хүүхдүүдийг хүргэж өгнө. Энэ хүүхдүүд тэгээ засаг дарган цаашаа цагдаагийн хэлтс болон хамтарсан баг хүүхд гэр бүлийн хөгжлийн төвүүдээр дамжуулаад эдгээр хүүхдээр одоо хараа хяналт тавьж эднийг тогтвортой сургалттай амьдрах тал дээр бол тусцаа дэмжлэг үзүүлж ажиллах хэрэгтэй. Таны хувьд бас олон жил яг хаяг тогтоох төвийн захирал дараагаар ажиллалаа шүү дээ. Тэр энэ хугацаанд ирсэн хүүхдүүд 100 удаа ирсэн хүүхд ч байна гэж байна. Хүүхдүүдийн ерөнхий ар гэрийн нөхцөл байдлыг бол та мэдж байгаа, хамгийн сайн мэдж байгаа юм байна. Тэгэхээр ерөнхийдөө нэг тийм дундаж төвшний навд үзвэл ямар амьдралтай хүүхдүүд гэр орноосоо дайжаад байна. За эдгээр хүүхдүүдийн одоо төрөл бүрийн л одоо нийгмийн давхаргын хүүхдүүд байгаа. Зарим нь ажилтайж айлын хүүхдүүд байгаа, ажилгүйч айлын хүүхдүүд байна, болцоотой амьдралтай айлын хүүхдүүд бас ар гэртээ болцоо муутай айлын хүүхдүүд байна. Зарим нь бол одоо бас хагас өнчин тэгээд дээрэс нь одоо эцэг хасар хамгаалагч нь одоо өөр газар амьдарч байгаа гадаад гарцсан үний хүүхд байна. Тийм усуудын хүүхдүүд энэгээр байна. Тэгэхээр ер нь энэ хүүхдүүд гудамж талбайд одоо тэнмэл байдлаар гарна гэдэг чинь заавал одоо тийм нийгмийн эмзэг ядуу бүлгийн хүүхдүүд их биш. Зарим хүүхдүүд одоо эдийн ар гэрт нь болцоотой боловч одоо визи тоглоомд онтоо тэгээд тэрнийг одоо ингээд сул чөлөөтэй явж байхыгаа өөрийн эрх чөлөө аз завшаа гэж бодд юм уу ингэж энд хийсвэрээр хандаад ингээд гудамж талбайд ингээд байгаад байгаа хүүхдүүд байх. Нэгэнт гудамжинд гарсан хараа хяналтгүй байгаа бол хоол олохын тулд хонох газар бий болохын тулд ямар нэг аргаар мөнгө олох шаардлага бий болно. Тэр яаж энэ мөнгөө олоод ийм гэдэг асуулт үүснэ. Энэ гудамж талбайгаар яваад байгаа хүүхдүүд маань ерөн төрөл бүрийн аргаар амьдрах тэгээд мөн цаашдаа одоо визи тоглоомны газар олох мөнгө олохын тулд төрөл бүрийн арга зам хайдаг л та. Энийн нэг нь болох дээр гудамж талбай олон нийтийн газар гуйлга гуйж суух мөн үзүр үйлчлэгээний газрын байгаа гадаа байгаа хүмүүсийн автомашин ярах, автомашин угаах, бензин дүгэг үрийн газруудаар үнэртэн юм зарах. Тэгээ шөнө оройн цагаар одоо гудамж талбайд явж байгаа сухтуу иргэдийн зүйлийг одоо булаах, хулгайлах. Мөн үзүр үйлчлэгээний газруудаар, хоолны газруудаар үйлчилж байгаа иргэдийн одоо гар утас зэрэг үнэтэй эд огшил төрөвч ийм нь бол одоо хулгайлж аваад тэгээд энэ тэр зарж борлуулах бэлэн мөнгөний хэрэглэх замаар бол мөнгө төгрөг олдог байна.
Энэ бол гэр бүлийн халуун дулаан уур амьсгал хайр халамжинд байвал ингэж яваад ах шаардлага. Тийм шаардлага байхгүй сургууль соёлдоо сурна тий цаашаа явах нэг орчин байгаа учраас ямар нэг орчин байхгүй яг гэр орныхоо байдлаас болж өнөөдөр хулгайн гэмтэрхт орооцолч нэг нэгийг уруу татчихна. Ийм гэрт холбогдож байгаа маа. Тэгэхээр бас одоо манай ард иргэд манаас өөрийнхөө хүүхдийг PC тоглоом тоглож гинөө гадуур тинж гинөө орой эдэн цагаас хойш хаагуур явж гинэ гэдэгтэр тийм ээ. Бас хяналт тавьж миний хүүхд хаа явбал сургуулиас тараад гэр өрөх зондоо тоглож гинөө барьж гинөө ямар хүнтэй нийлж гинэ гэдгийг бас манай хаараг хэрэгцүүд өөрсдөөс анхаарах хэрэгтэй байгаа маа гэдэг цагдаа юм бас сэрэмжлүүлж байна. Одоо бас баяр дөхчөнд баяр дөхөр хулгайн гэмтрийн гаралт нэмэгддэг гэдэг. Энэ чиглэлээр бас ер нь ямар төрлийн хулгай зөвлөд байна. Ер нь одоо сар шин болох ч байгаатай холбогдуулаад манай нийслэл Улаанбаатар хот тий. Ер нь хөдөлгөөн их сэтгэлд төвлөрсөн худалдааны төвүүд болон одоо жишээлбэл Нарантууд худалдааны төв хүч шонхор мөн өөр гудамж талбай тий. Бусад газрууд бол одоо хүмүүс үйлчлүүлдэг хөдөлгөөн ихсчдэг. Тийм учраас ард иргэд маань өөрсдөө эд зүйлээ алдахгүй бас Харамаа хот цөөхөнд байгаа эд зүйл те бас мөн гэр оромж байдаг юм. Бусад ер нь ямар нэгэн хандлага дурдахгүйгээс урдсан зэрэг өөрөөсөө бас сонир сонирмжтэй яваач л цагдаа хүмүүс сэрэмжлүүлж байна. Одоо энд ирсэн хүмүүдэж ирсэн байгаа хүмүүс маань хэдий яг үйлдэлээр баригдсан уу? Хэдийнээс хэдийний хооронд баригдсан хүмүүс? Ер нь 2014 он гараад 2014 он гараад одоо 1 сард одоо үйлдэлсэн үйлдэлүүд байгаа. Зарим үйлдэлүүд нь зарим нь бол оны өмнө үйлдэлсэн үйлдэлүүд байгаа. Нэг одоо цагдаагийн байгууллага ямар ч шалгалтын ажиллагаа явагдаж байна. Хоорондоо бүлэг болоод энэ эсвэл ганц нэгээрээ явж байна. 2 3-аараа одоо бүлэг болоод ингэ яваад нийслэл хотын одоо 6 дүүрэг дамжаад жишээл одоо Баянгол дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Чингэлтэй дүүрэг гэсэн энэ 3 дүүрэг тий. Үйлчлэгийн газар олонтой газраар яваад мөн цайны газар, зоогийн газар дээр явж бас эмэгтэй улсууд юм бас голчлон бас нөгөө бие хамгаалагч байдаг юм уу тийм байдлыг харгалзсан үзэж бас өөрөөсөө сонгож бас улгаа яадаг байгаа. Энэ дээр бас сэрэмжлүүлэг өгч байна цагдаагийн байгууллагаас. За. Чи тэгээ сургууль сурд юм уу? 8 дахь анги сарсан одоо сур. Уншиж чадахгүй. Яа сургуулиас гарч юу? Яа сургуулиас гарч. Өмсөх хувцас заахгүй. Хичээлийн төлбөр мөл. Төлбөртэй сургууль юм. Ямар сургууль вэ? 79. Зүр гүнзгий ангид байсан юм уу? Яагаад гүнзгий анги сургууль? Мэдгүй мөнгө нь хэлээс. Мөнгөний өвчтөхгүй л гарсан. Ээж аваа хоёр нь тэгээд юу гэж ярьж байгаа сургуулиас гарсан юм бэ? Юм ихгүй л хэлсэн шүү дээ. Тоог шинж. Тэгээд одоо өнөөдөр ингэж явж байгаа нь зөв үйлдэл үү? Буруу. Буруу гэдэг үг нэгж штэ. Тэгээд засраад зөв замаар явах боломж нь ямар вэ? Хулгай их болцсон. Жанацтай нийлчээр бол өөр татагтаад. Өөр ирэхгүй хийдэг. Ээж аав нь анхаардаг байвал ингэж явах уу? Цаашид ямар хүн болно гэж бодож байна? Мэддэг. Ер нь хүсэл мөрөөдөл байгаа юу? Байхгүй юм. Яагаад? Ботсон юм байх. Одоос бол ботсон юм байхгүй. Юу ч алга. Одоо энэ замаараа яваад ийл яана вэ? Тэгж явахгүй гэж. Өдрийн мэнд бодиттой сурвалжлыг та бүхэндээ эндээс олборсон нүрсээ хаана борцуулт юм бэ? Том хэсгүүдийн түүж шуудаалаад олноо. Хайгуу. Монголын ард түмэн ямар ядуу байгаа вэ? Маш олон эмэгтэйчүүд ажлын байраар хангагдаж чадахгүй байгаа. Чи дээшээ гараад толгоноос бинээс нүрсэж. Дөнгөж сая дийч. Шат чатанда үн хөрөгч асуудал харж байна. Анхаарал хандуулсан танд баярлалаа. Бодиттой сурвалжлага танд хүрэлээ. Юу мөрөддөг вэ? Мөрөө устгалж. Тэгээ ер нь өсөлт мөрөдөл одоо биелүүлээ гэж жоохон биелсэн шүү дээ. Морин урчилсан юм уу? Тий. Тэгээ одоо морин ур тоглолтоо яагаад болгоо гэдэг. Асамжид дэжихтэл мөрөөс. Одоо асрамжийн газар нь яасан? Байхгүй болсон. Ямар асрамжийн газар вэ? Өнөр бүл. Өнөр бүл одоо ч байгаа шүү дээ. Гүй насны төрсөн яах вэ? Чи 16 таа үстэй. 18 үржиж үг насанд хүрдэг үстэй. Тийм тэгээ гаргацсан чинь доо 5 6 хүүхэд хамт шүү дээ. Бүгдээрээ солонгос аялын тоглолт Монголд.
Зүр одоо би таныг эргэн аюур заны хувьд эцэг хүний хувьд асууя л да. Яг ингээ хүүхдүүд энэ хүмүүс чинь тодорхой хэмжээнд Монгол улсын ирээдүй болох учиртай. Гэтэл өнөөдөр хараа хяналт байхгүй ч гэдэм үү нэг жижигхэн юм дээр хааны газар далийг шигснээсээ болоод ирээдүйн тэр чигтээ бүдийг явчихж байгаа дүр зураг харагдаад байна л та. Тэгэхээр энэ ер нь бол ихэвчлэн цагдаа ял багш энэ бол нийгмийн бүтээгдэхүүнүүдийн зүйлийг яриад байгаа. Тэгээд энэ дээр таны хувьд ер нь ямар бодолтой вэ? Ер нь хүн өөр хүүхдтэй хайртай бол бас бусдын хүүхдэд ч гэсэн хайртай л байх хэрэгтэй. Ирээдүйд эдгээр хүүхдүүд маань бас бидний өөр хүүхдтэй бас ирээдүйн цаг мөчид бол цаг амьдрах ирээдүйн нэг нийгмийн гишүүд болон өсөн хүмүүс шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө өөр хүүхдийг бас аятаа тухтай нийгэмд зөв боловсон амьдраасаа гэж бодож байвал энэ хүүхдүүдийг бас ийм хүнд нөхцөлд амьдарч байгаа буруу зуршилтай эсвэл одоо тэнмэл байдлаар явдаг гэж хандлаггүйгээр үүнд тэдэнд бас өөрийнхөө сэтгэлийг нээж тэднийг хайрлаж тэднийг бас зөв боловсон амьдралд сургаж өвшиж зөв дадалтай ирээдүйд одоо нийгэмд хэрэгцээтэй иргэн болж өсөж төлөвшөхт нь бол бид өөрөөсөө чадалж ины нэмжгээр дэмжих ёстой юм байна. Тэгэхээр энэ хүүхдүүдийг ийм байдлаар ингээд нийгмээс ингээд шахуурдаад хаях биш. Харин биднээс бүх нийгмийн салбар давхрын бүх одоо хүмүүс бүх төрлийн болон төрийн бус байгууллагууд энэ иргэдийн хамтын оролцоотой ялангуяа эдгээр хүүхдүүдийн эцэг асран хамгаалагч сургуулиудын хамтын оролцоотойгоор энэ хүүхдүүдийг засч хүмүүжүүлж байгаа. Түүнээс ганцхан цагдаагийн байгууллага хүүхдийн байгууллагууд энийг хөөцөлдснөөр бол ингээд засаа залруулах асуудал биш. Энийг бол бид өчнө олон жилийн ингээд хөөцөлдөж хийж байна. Гэтэл энэ мань бас үр дүнтэй л байна л да. Тэгэхээр энэ ажлыг бүрэн төгсөхийн тулд саяны одоо хэлсэн тэр олон хүмүүсийн итгэвч зүтгэл чармайл энэ хүүхдүүдийн өөрсдийнх нь бас зөв замд орох хүсэл эрмэлзэл бас нөлөөлөх ёстой. Өчигдөр бисэнээс 12 хүүхэд бэрэгдсэн. Бисээ тоглох юм гоё. Би нэг тоглодгоо фэйсбүүкээр л. Фэйсбүүк дээр л хийж байгаа. Фэйсбүүк юм гоё. Интернет гоё шүү дээ. Хүмүүсэл чатлал хоорондоо сайхан мэдээлэл хэлцээ. Хэд орчим насны хүмүүстэй харилцаж байна? Өөрийн үеийн хүүхдүүдтэй л. Их хүүхдүүдтэй. Одоо яг юу бодож байна? Одоо яаж чинчнээс гарах гэж. Эндээс гараад юу вэ? Харин шүү дээ. Гэртээ юу? Тэгээд ээж аав нь яах вэ? Яг нэг зодуулал. Чамаг ингэ тэнэд идэг болохоор загнаа зодод юм. Үгүй. Тэнхүү хахад орой болгон ирэл үглээд дээ шүү дээ. Ганшил. Ээж аав хоёр нь үгэлж загнажиж бидний зөвдөлөв шүү дээ шүү дээ. Ирүүлдэ юм илгүй сохтуудаа байнгын юм л гэдэг. Хүний өөр үг шүү дээ. Үн за миний хүү одоо ингэ хичээлдээ явъя. Атайхаа ярил яах вэ ч вэ? Тэгвэл өгөнд нь орно шүү дээ. Одоо яг сэтгэл зүйтэй холбоотой нэг зүйлсээ гэж бодож байна. Ер нь зүгээр энгийн хүүхдийн сэтгэл зүйг яг энэ гэр орноосоо дайжаад ингээд тодорхой хэмжээнд үеийнхнээсээ илүү их амьдрал зовлон зүдгүрд юм уу юм өмсөж чинь л та. Тийм хүүхдүүдийн сэтгэл зүйтэй харьцуулахад ер нь ялгаа нь юу юм бэ? Одоо ээж автагаа байгаа дулаахан уур амьсгал өсөж байгаа хүүхдийн сэтгэл зүй за яг юм хахир өвшиг ийм орчинд өсөж байгаа хүүхдүүдийн сэтгэл зүйг харьцуулж үзвэл эднэрийнх бол айгүй хэцүү. Эднэрийнх чинь бүр амар том хүн шиг тий. Том хүн бүр харн ялахаар ингээд 12, 13, 14-тэй хүүхдүүд ихэд чи бүр амар том хүн шиг болцсон тий. Эднэр ярьж байгаа хэлж байгаа зүйл нь дандаа хараалыг хэрэглэн тий. Тэгэл амар юм ярина. Тэгээд өөрөөсөө тийм нэг тийм том хүн шиг амьдралаар амьдарч өөрөөсөө бие дааж гудамжинд гарч улгаа яаж тий гуйлга гуйж мөнгө ол тэргээр амьдарч гар тэндээ тэр нь бас эднэрт өөрөөсөө нэг сайхан байдгийн шиг эрх чөлөөтэй. Яг тэр гудамжинд гарсан тохиолдолд эднэр айгүй мөнгө хангалттай болдог. Хоногийн хугацаанд өөрөөсөө хэрэглээ нойр зэрэг. Тэгээд тэргээрээ яваад сарга тийм том хүн шиг сэтгэхүйтэй болцсон байдаг шүү дээ эднэр бол. баярлалаа тань. За баярлалаа. Тэгэхээр бодиттой тал сурвалжлагыг бид өнөөдөр яг энэ хүүхдүүдтэй холбогдох асуудлаар хүргэж байна. Хамгийн гол нь яг ингээд тэнэд байгаа хүүхдүүдийн амьдралын орчин нөхцөл. За тэгээд аав ээжээ харилцаа. Ингээд нөгөө хүүхдүүд маань төлөвшөх тэр нөхцөл байдал нь ямар байгаа юм. Ингэж хүүхдийг зөв хүмүүжүүлж төлөвшүүлж чадахгүй байгаагаас гарч болох эрсдлийг бид сануулах үднээс өнөөдрийн сурвалжлага бэлтэн хүргэж байгаа юм. Анхаарал хандуулж байгаа танд баярлалаа. Хараалыугаар илдэж хөвөл дууддаг юм уу шүү дээ. Юу гэж дуудах вэ? Пистанахаа дууддаг. Одоо ээж хоёр нь хэдэн настай юм? 45 50 настай. Гэ байн гарах үт юм. Ах нь яагаад шоронд орсон? Хулгай ирэх.
Хэдэн настай юу? 26. Хизээ орсон. Одоо 3 жил юм. Одоо нэг 4 жил болж. Аюул цандар очдоо яг хаяг тутах байрны дараагаар хичнээн жил ажиллалаа. За би 2008 оны 1-р сараас эхэлж ажиллаж байна. Тэгэд энэ хугацаанаас хойш бас нэг 6-7 жил болсон байна. Хамгийн их сэтгэл эмзэглэмээр асуудал нь юу юу байсан бэ харж байгаа. За бага насны хүүхдүүд өөрийгөө илэрхийлж чадахгүй 2 одоо юм уу за 3 хүртэлх тийм насны хүүхдүүд бас хэд хэдэн хүүхд хүрэж ирж байсан. Тэгээд тэр хүүхдүүд нь ингээд ирээд манай дээр бас зарим нь 10 сар хүртэл хугацаагаар байж байсан. Энэ 10 сарын хугацаанд би цагдаагийн байгууллагаар дамжуулаад энэ хүүхдээ эцэг эхийн хайхад хинч цагдаагийн байгууллагад хандаж хүүхдээ асууж сургалааг байсан. Тэгээд 10 сарын дараагаар юм уу 2 сарын дараагаар эцэг эхийн олж өгчөөсөн тохиолдлууд бас хэд хэд байгаа. Тэгээд яг тэр энэ хүүхдийн бага насны хүүхд гэртээ байхгүй байгаад хаад эцэг нь одоо санаан зовхгүй ингээд тийм удаан хугацаагаар ингээд байгаад идэг. Сэтгэл эмзэглэмээр хүүхдэд тахгүй байсан бэ? Инфлюенсад гараад ирэх. За нэг 2 настай хүүхэд гудамжинд одоо манай нэг энэхээр үргэлж ирдэг. Тэнмэл хүүхэд гудамжинд тэрсэн гуйлгуугаа сууж ирсэн. Тэгээд тэр хүүхдээс яасан чи энэ хүүхэд гэсэн чи манай ихчийн хүүхэд гэдэг. Манай дээр 7 онсон. 7 онсныхаа дараагаар ээжийн дуудаад үлээлгэж өгөхөд нөгөө жижиг хүүхдийн аваагүй. Тэгээ энэ хүүхдээ яагаад авахгүй танаа охины хүүхд гэсэн штэ гэхээр үе нь манайх танихгүй байна. Тэгээ нөгөө хүүхдээс эргүүлээд асуусан чинь уучлаарай дараагаа би дудлаа хэлсэн юм. Энэ хүүхдийг би гудамжнаас олсон байхгүй да гэдэг. Тэгээ ингээ гудамжинд тэр хүүхдийг дэврээд тэр хүн одоо 10 хоног гуйлгуусны дараагаар манад ирсэн баг. Тэгээ тэр хүүхдийг авч үлдээд өмссөн хувцсных нь судан шинж тэмдэг. Тэгээд юугаар нь цагдаагийн байгууллагаас энэ хүүхдийг ирэн сурч байгаа юм байна уу хайгаад тахад хүн олдоогүй. Тэгээд бараг сар гарan болоогоор 2 сар төгчөөсөн чинь нэг 2 эмэгтэй ирсэн чинь нөгөө хүүхэд нь нэгийг тэрж аваад уйлаад ирсэн. Тэгээд тэр ээж нь мөн л байсан л да. Тэгээд та яагаад энэ хүүхдээ ингээд ийм олон ингээд сурвалцахгүй хайхгүй ингээд ийм сэтгэл амар байгаад байваа гэж асуух тэр. Би одоо зах дээр яваад зах дээр юу яаж ирсэн учраас худлаа 8-ны ажиллаар явж байсан. Тэгээд хүүхд төврээд яваад хахад ихтэй хүүхдтэй байсан. Тийм учраас нэг хүн хүүхдэд төврүүлчихэд өөрөө нөгөө зах дээрх ажиллаа хийж гүйцээгээд өрөөд ирсэн чинь хүүхдийн төврээс суусан хүн ч байхгүй, хүүхэд нь ч байхгүй байсан. Тэгээд тэр цагаас хойш л одоо 2 сар шахам хайлаа гэж ирдэг. Тэгээд хаагур явж яаж хайв гэхээр зах дээр л очиод ингээд захуудаар яваад хүүхдээ хайгаад хэлээ гэж. Тийм л амгалан юм л ярьж байгаа юм бол. Уул нь бол энэ иргэн даруйд одоо цагдаагийн байгууллагад ингээд хандаад гисэн бол тэр даруйда магадгүй тэр 7 хоногт их худлаа гэдэг хүүхдээ бол олоод авчих нөхцөл байсан. Бас нэг хүүхдийн тухай санаж ин өдөө аймагаас ирсэн хүүхэд өөрийгөө авч явж чадахгүй өөрийгөө илэрхийлж чадахгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ жалганд хаяа явуулсан байсан. Тэгээд жалганд 2 онсны дараагаар хүмүүс цагдаагийн байгууллагад мэдээлэл өгөөд тэгээд энэ манай дээр ч бас 6 сар хаяатай байсан. Тэгээд дараа нь эцэг эхийн бид олсон. Тэгээд эцэг эхийн бас хүүхдээ аяж юу ясна бол өөртөө хэлээд хүүхдээ авч чадахгүй гээд тэгээд шүүхрээр зөх хэмжээний шийтгэл авсан. Тэгээд хүүхэд нь одоо нэг асрамжийн төвд байгаа л да. Тийм бид сэтгэл эмзэглсэн юмнууд бас нэлээд бий. Бас нэг 2 ах トゥ 2 охиныг санаж 7-тай 5-тай 2 хүүхэд хорооны 5 өдрийн орой хорооны байшингийн пинд ороод тэгээ бүтэн өдөр хүртэл тэнцэнэ байсан мэдээ өвл. Тэгээд тэнцэнээс нөгөө хүмүүс олоод бас цагдаагийн байгууллагад үргэж ирсэн бас эцэг их ингээд тоохгүй хайчихсан хүмүүс одоо дэлхийн зуул улсын байгууллагын гэрэл дөрвөө төвд дөрөвдөг жилдээ өсч тойрноо тэгээд тэнцэнэ байж байгаа хүүхдүүд бий. Тэгээд зэрэг хүүхдүүд ер нь хүмүүс ер нь өөрсдийнхөө өөр хүүхдтэй тэгээд тийч нэ хайртай байна. Ер нь хүн хайртай л байх хэрэгтэй шүү дээ. Тэгээд хайртай бай тэр сэтгэлийн хэмжээгээр өөр хүүхдэд өсгөн бойжуулах юм да анхаарал халамж тавьж үргэлж шимахэд хаяад тэднийхээ төлөө бас цаг зав гаргаж хүүхдийн төлөө явдаг байгууллагууд цагдаагийн албаагчтай бас хамтран ажиллаж бусдын өөрийнхөө зөвхөн өөрийнхөө хүүхдийн төлөө биш бас бусдын хүүхдийн төлөө ч гэсэн сэтгэл гаргаж яваасаа л гэж боддог. Бодиттой сурвалжлага танд хүрч байна. Анхаарлаа хандуулж байгаа баярлалаа. Хамар үзээ. Хараг байна. Гал хоёр үү? Машин дээр юм уу ирэх болоос намраа юм уу? Машин дээр махтай ирлээ. За жишээлбэл мэгүрээ хулгайны төвд өхрийн цуг 11 кг нь за ястай 9 мянган төгрөгтэй. За харин